Монголын мөнгөний сорилтын сангийн цэвэр агаар төслөөс үнийг нь хөнгөлсөн эрчим хүчний хяналттай бүтээгдэхүүн борлуулах хугацаа 11 сарын 27-нд дуусах юм байна. Энэ талаарх мэдээлэлд анхаарал хандуулна. Эрэлт хэрэгцээ ихтэй байгаа утаагүй 123 мянгыг энэ жил борлуулахаар төлөвлөснөөс 19 мянган нэгэнт эзэнтэй хүрсэн. За нөөцөнд 4 мянга хүрэхгүй ширхэгүүлээд байгаа. За хугацаанаас өмнө бүтээгдэхүүний борлуулалт тоог хэмжээнд хүрэх магадлалтай байгааг цэвэр агаар төслөөс мэдээлж байна. Royal Ocean гэдэг компани манайд нийлүүлдэг дүүл зуухны маань тоо бол гүйтсэн байгаа. 10,000 гэсэн тоотой орчихсон. Shipping Construction-ы өвчийн хас зуух маань бол 13,000 гэсэн тоотой орчихсон. Тэгэхээр Royal Ocean-ы одоо дүүл зуухны бол тоо гүйтсээ борлуулж зогссон. Одоо түгээлт нь явж байгаа. Түгээлтийн баг зэрэг хүлээгдэлтэй байгаа. Энэ дээр бол компани тоо манайд нийлүүлэх зуухны компани бол болчихсон байгаа. Гэхдээ нийлүүлэлтийг бол бид шахаж байгаа нэг 2-7 хоногт бол ер нь түгээлтийг сорилтыг бол хийж дуусгаа гэдэг тавхсан байна. Дулаан хандлагыг багасгах зорилттой үүдний цонхны нөөцөөр бүр багч 400 орчим үлдсэн байна. За 6 дүүргийн 68 хороонд тус бүр нь 5 сая төгрөгийн урамшуулалттай эрчим хүчний хяналттай суус борлуулж байна. Төсөл хэрэгжих хугацаа хөнгөлөлтөө үнээр түгэх бүтээгдэхүүний тоо хязгаартай байгаа тул хөдний эрч чангарч эрэлт хэрэгцээ нэмэгдсэн энэ үед дүүргийн хороондоо байрлаж байгаа гэр зэгц цаг залбалгүй эргээд та бүхэн хандах боломжтой.